Oh, Suzanne, if anyone is out there that can hear this, that has you, please, we'll do whatever it takes to bring you back. We love you, we miss you, your girls need you. No questions asked. However much they want, I will do whatever it takes to get you back. Honey, I love you. I want you back so bad. My heart was broke. My heart was broken. I didn't believe it. Anybody that knows her wouldn't. оны 5 дугаар сарын 10-ны Ням гариг. Жил бүрийн энэ өдөр нь Америкийн нэгдсэн улс даяар тэмдэглэдэг ээжүүдийн баярын өдөр бөгөөд ихэнх Америкчууд гэр бүлийн тэмдэглэлт өдөр байдлаар өнгөрүүлдэг. Тэгвэл энэ өдөр Колорадо мужийн Салайда хэмээх өндөр уул бүтгэн моддоор хужигдсан жижиг хотын нэгэн гэр бүлийн ээж 49 настай Сюзан Морфью гэрээсээ алга болсноор энэхүү харамсалтай хэрэг эхэлжээ. Түүний нөхөр гэр бүлийн тэргүүн 53 настай Барри Морфьюгийн хэлснээр тэдний 16 болон 21 настай хоёр охин нь найзуудтайгаа аялалд яваад гэртээ байгаагүй бөгөөд урд өдөр нь хоорондоо бага зэргийн хэрүүл уралтай байсан Барри, Сюзан хоёр эвлэрч хамтдаа сайхан орон хоол хийж идэн вино уугаад унтаж амарсан. Өглөө ажилдаа явхаар 5 цагт босоход эхнэр Сюзан нь нам унтаж байсан. Газар дээр нь үнсээд гэрээсээ 240 км-ийн хол байх хот руу ажиллаар явсан. Тухайн өдөр ээжүүдийн баярын амралтын өдөр байсан тул охтууд нь бас Барри эхнэр Сюзан руугаа ээжүүдийн баярын мэнд дэвшүүлж мессеж бичицгээсэн боловч хэндэнж хариу ирээгүй. Бас утас нь холбогдохгүй байсан тул хөрш айл руугаа уцтаж Сюзан зүгээр эсхийг шалгахыг гуйсан ба машин нь байгаа хэдий ч Сюзан гэртээ байхгүй байгааг хөрш нь хэлжээ. Сюзан бол уулын дугуйгаар хичээлдэг спортлог эмэгтэй бөгөөд нөхөр Баррийн хөршөөсөө түүний уулын дугуй байгаа эсхийг шалгаж өгөхийг хүссний дагуу шалгахад тэднийд ямар ч ундаг дугуй байхгүй байсан тул эхнэр Сюзаныгаа уул руу дугуй унахаар явжээ гэж бодсон байна. Гэсэн хэдий ч өөрөө хол байсан тул ямар ч байсан цагдаад хэлж шалгуулах нь зөв гэж үзээд Барри цагдаа дуудлага өгсөний дагуу эргүүлийн цагдаа шалгалт хийж байх явцдаа оройн 5 цагийн үед Сюзаны ундаг дугуйг гэрээс нь нэг холгүй уулын замын хажуунаас олсон байна. Энэ хавийн ууланд шилүүс элбэгтэй цөөн тохиолдолд хүн рүү дайрсан гэж бүртгэгдсэн байдаг боловч дугуй олсон газрын ойр орчимд амьтны мөр ямар нэгэн тэмцэлцэн уул мөр байгаагүй юм. За ийхүү өргөн хүрээг хамарсан эрэл хайгуулын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 10 орчим хоног хайхад Сюзаны дугуй малгайг ундаг дугуйнаас нь 2 км зайтай хурдны замын хажуунаас олсноос өөрөөр түүнийг их ямар ч зүйл олдоогүй, ямар ч уул мөр илрээгүй байна. And just for confirmation, you left this morning at 5. Okay. And she told you she was going to go bike riding? She bikes every day, yeah. Okay. She's going to bike when she gets up. So she was asleep in the bed when you left. Did you say bye to her? Осол эндэгдэл болжээ гэж муугаар бодоход ямар нэгэн хувцсны урагдсан тасархай, цусны толовч олдоогүй тул Сюзаныг хэн нэг нь барьцаалсан байх гэж таамаглацгаан нөхөр Баррийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эхнэрийг минь буцааж явуулаачаа гэж гуйж мөн $200,000 шагнах тухай зар цацсан байдаг. Oh, Suzanne, if anyone is out there that can hear this, that has you, please, we'll do whatever it takes to bring you back. We love you, we miss you, your girls need you. No questions asked. However much they want, I will do whatever it takes to get you back. Honey, I love you. I want you back so bad. Барри, Сюзан хоёр ахлах сургуульдаа танилцж үерхэд 1994 онд Хөрмаахийн нэг гэрт орсноос хойш хоёр охинтой болж тэд бусдаас дутхгүй дажгүй амьдралтай Америк гэр бүл болжээ. Нөхөр Баррийн гадна тогтчлд
цэцэрлэгжүүлэлтийн хувийн бизнесээ эхлүүлж, харин Сюзан охтуудаа болон гэр орны ажлуудаа хариуцдаг. Одооныхоо Колорадо мужид 4 жилийн өмнө нүүж ирцгээсэн байжээ. Барри цагдаа мөрдөгч болон телевиз сонныхонд нэг л зүйлээ яг давтан хэлж байлаа. 5 сарын 9-нд ажилласаа ирээд эхнэр Сюзантайгаа сайхан романтик үчиг өнгөрөөсөн. Маргааш өглөө нь ээжүүдийн баярын өдөр нэм гарагийн үүрээр 240 км зайтай хол байх хийж байгаа ажил руугаа явсан гэдэг. Эрэл хайгуул үргэлжлэх эдгээр өдрүүдээр цагдаа нар тэдний гэрийн унтлахын өрөөнөөс Сюзаны хэрэгэлдэг нэгэн сонирхолтой үзэг олсон байна. Энэхүү үзэг нь нууц дуу хураагчтай бөгөөд нөхөртөөгөө хэрэлдэж байгаа бичлэг нь тэнд байснаас гадна Сюзан хэн нэгэн эрэгтэйтэй ярьж байгаа. Түүнийг Жеф гэж дуудаж байгаа нь бичигдсэн байлаа. Тэгвэл Жеф гэж хин бол Сюзаны алга болсонтой энэ эрэгтэй холбоотой болов? Subscribe товчоо мартахаас өмнө яг одоо дараарай. Баярлалаа. Мөрдөгчд 6 сар ажилласны эцэст Жеф гэж хэн болохыг илрүүлж чадсан байна. Жеф Либлер гэр бүлтэй 6 хүүхэдтэй Мичиган мужид амьдардаг энэ эрэгтэй Сюзан 2 жилийн өмнөөс холбоо тогтоон улмаар нууц амаргийн харилцаатай байжээ. Үүнийг Сюзан хэрхэн чанд нууцлж байсан нь мөрдөгчд Жефийг олох гэж 6 сар зарцуулснаас харагдах байх. Тэр хоёр бие биенийг эхнэр нөхөр гэж дууддаг. Хизээ нэг өдөр хамтдаа Америкийн нэгдсэн улсаас явж амьдарцгаанаа гэж бичилцдэг байсан мессежүүдийг нь илрүүлж чадсан юм. Түүнээс гадна Сюзаны алга болдог өдрийн өмнөх өдөр Жеф тэр хоёр урд урдынхаасаа ихээр мессеж бичилдсэн байдаг ба энэ бүхэн яг нөхөр Барриг гэртээ харих үедээ таарч байсныг мөрдөгчд утасны байршил мессежүүдийн цагаар баталгаажуулдаг. Үүнээс гадна Барри гэртээ ирснийхээ дараа байшингаа хид хид тойрч явсан гэдгийг утасны байршлаар тогтоосон байдаг. Үүнийг Барри мөрдөгчдөд тайлбарлахдаа тэр хаваар өөмүүлээд байсан жирхнүүдийг хөөж буудсан гэж мэдүүлсэн боловч тэдний гэрийн эргэн тойронд буудлага хийсэн ямар ч уул мөр илрээгүй. Харин нууц амраг Жеф нь Сюзаныг сургаггүй алга болсныг мэдмэгц харилцаж байсан бүх мессеж контактуудаа устгаад чимээгүй нам гүн болсон бөгөөд мөрдөгчдөд хэлэхдээ гэр бүлээ бас ажлаа алдахаас айсан. Хамгийн гол нь Сюзаныг алга болсны буруутан болохоос айсандаа чимээгүй болсон гэж үннээ хэлсэн бөгөөд нарийн мөрдлөгөөр Жеф Сюзаны алга болсонтой холбоогүй болох нь батлагдсан байна. Нөхөр Баррийн эхнэрээ нууц амрагтай гэдгийг огт мэдэхгүй гэж мэдүүлж байсан боловч түүний утаснаас нэгэн устгасан мессежийг илрүүлж сэргээж чадсан нь ганцхан хоногийн өмнө Сюзанаас ирсэн "Миний хувьд хангалттай. Одоо боллоо. Чиний яах чинь надад огт хамаагүй. Энэ асуудлыг бид хүчээр биш, ухамсарт хүн шиг шийдэх ёстой" гэсэн мессеж байв. Бас нэгэн баримт гарч ирсэн нь хэдийгээр Барри гэртээ 4 цагт ирсэн гэж мэдүүлдэгч түүний утасны байршил 2 цаг 30 минут гэхэд гэртээ ирсэн байсан. Ноцтой нэг зүйл нь Барри 2 цаг 47 минутаас оройны 10 цаг 17 минут хүртэл бараг 8 цаг шахуу утсаа airplane mode идэхгүй байдалд оруулсан байсныг мөрдөгчдөд хэлэлгүй нуусан байдаг. Энэ бүгдийг мөрдөгчд үгнэхдээ нөхөр Баррийн эхнэрээ өөр эртээ харилцаатай гэдгийг мэдсэн. Үүнийгэж Сюзан хүлээн зөвшөөрч салах тухайгаа хэлсэн ч үүнийг Барри хүлээн зөвшөөрөөгүй. Барри гэртээ ирэх мөчид эхнэр Сюзан нь амраг Жефтэйгээ мессеж бичилцэж байсантай таарч муудалцснаар эхнэрээ хаусаа тойрч хөөсөн. Тэгээд эхнэрээ ямар нэгэн байдлаар гэмтээсэн. Магадгүй хороосон ч байж болно. Гэмт хэргийн ул мөрөө боллохын тулд утсаа airplane mode дээр тохиргоог нь хийсэн гэж сэжгэлцгээжээ. Утас хэдийгээр airplane mode дээр байршлыг нь тодорхойлох боломжгүй болсон хэдий ч Барригийн машины дижитал хар хайрцагны тусламжтайгаар дээрх 8 цагийн хугацаанд юу хийж хаана явсныг нь тодруулж чадсан боловч нэг хэсэг цаг гарны хугацааг машины хар хайрцаг бичиж авч чадаагүй хоосон гап үүссэн байдаг.
Нэг ёсондоо машины хар хайрцаг, машины компьютер алдаа гаргасан гэсэн үг. Ээжүүдийн баярын нэм гаригийн үүрээр 4 цаг 30 минутанд сэрүүлэг тавиад 5 цагт унтаж байгаа эхнэрээ үнсээд ажилдаа явсан гэх Барригийн машины хаалга 3 цаг 30 минутанд онгойж хаагдсан. Гэрээсээ 200 гаруй километрийн зайтай нэгэн жижиг хотын автобусны буудлын дээр хэсэг зогссон. Энэ нь тэрээр уг автобусны буудлын хогийн савнд ямар нэгэн зүйл хаясан байх магадлал тун өндөр. Цаашлаад зочид буудлын хогийн сав, Макдоналдс түргэн хоолны хогийн сав, барааны дэлгүүрийн арын хогийн сав, сүүлд нь өөрийнхөө барилж байгаа зочид буудлын хогийн сав гээд олон хогийн савуудад хэсэгчилж эд мөрийн баримтуудаа хаясан. Мөрдөгчдийн таамаглалыг батлах тэр хаваарах байгууллагуудын камеруудад Барригийн огнууд хаяж байгаа дүрсч олддог. Гэхдээ яг юу гартаа барьцсан хаяж байгааг нь тодорхой болгох боломжгүй чанарын хувьд тааруухан бичлэгүүд байжээ. Үүнийгээ Барри тайлбарлахдаа энэ миний ажлын нэг хэсгээ. Гадна тогтчлтын ажил хийх явцад янз бүрийн хог гардаг. Энэ хогнуудаа төлбөртэй ачуулж байхаар ингээд хэсэгчлээд хайчдаг юм аа гэж тайлбарласан байдаг. Хогнуудаа тарааж хайсныхаа дараа Барри буудаллаж байгаа зочид буудлын өрөөндөө өдрийн 12 цаг 40 минутанд ирээд оройн 6 цаг хүртэл өрөөнөөсөө гараагүй байна. Зочид буудалд байх хугацаанд Барри хөрштэйгээ холбогдож Сюзаныг шалгаж өгөхийг хүсснээс гадна гэр орчмоор нь цагдаа цэрэг аль хэдийн эхнэрийг нь хайгаад эхэлсэн. 5 цагийн үед Сюзаны дугуйг замын хажуунаас олсон байх үед ч Барри гэрлүүгээ огт яаралгүй зочид буудлынхаа өрөөнд байсаар л байв. Өрөөнөөсөө гарсан даруйдаач шууд гэрлүүгээ яараагүй. Нэг ажилчныхаа машин руу янз бүрийн багаж зөөж байсны дотор хурж байгаа нь камерт бичигдэн үлджээ. Үүнийхээ дараа ажилчдаа гэрт яаралтай ажил гарлаа, харих хэрэгтэй байна гэд өрөөгөө өөр нэгэн ажилтнаа үлдээгээд одоо л нэг гэрийн зүг явжээ. Түүний өрөөнд орсон ажилтан нь сүүлд зочид буудлын ажилтнтай холбогдож энэ өрөөнөөс чинь холромын ариутгал цэвэрлэгээний бодис хүчтэй үнэртэд байна гэж гомдолсон байдаг. Барри орой 8 цаг 40 минутын орчим гэртээ ирэхэд нь эрэл хайгуулд гарах багийнхан орон нутгийн цагдаагийнхан ирсэн түүнийг хүлээгээд байж байсан юм. Гэвч Сюзаны дугуй өөр газраас дугууны малгай гэсэн хоёрхан зүйл олсноос өөрөөр олигтой амжилтанд хүрэхгүй байсаар 1 сар гарan болсон байдаг. Харин мөрдөгчдийн хооронд Барриг бүр илүү сэжиглэж хаусных нь өнцөг болон бүрийг илүү нарийн шалгаж эхэлжээ. Нэгжлийн явцад том тариурын зүүнний таг олсныг шалгуулахад зэрлэг амьтанд ашигладаг бууны унтуулгатай им агуулсан тариурын таг болох нь тогтоогдсон юм. Баррин ан агнах дуртай өмнө нь нэг хэсэг бугын аж ахуйд ажиллаж байсан тул ийм зэрлэг амьтныг унтуулдаг буутай бас хэрхэн хэрэглэхийг маш сайн мэддэг нэгэн байв. За тэгэхээр мөрдөгчдөө үзэж байгаагаар Сюзаны гэр бүлийн гадуур харилцаанаас болж тэр хоёрын хооронд маргаан байнга гардаг байсан. Сюзан салъя гэдэгч Барри түүнийг явуулдаггүй байсан бололтой. Ингээд ээжүүдийн баярын өмнөх өдөр буюу 5 дугаар сарын 9-нд Барри гэртээ ирэх үед Сюзан амраг Жефтэйгээ мессеж бичлэлцэж байж таарсан. Барри амтан бууддаг унтуулганы тариатай бууга бариад Сюзаныг гэрээ тойруулж хөөсөн. Эхнэрээ уг тариуртай буугаар буудаж хөдөлгөөн нь саатаж унахад нь очиж амь насыг нь хороосон. Эсвэл машиныхаа багаж руу унтаа чигээр нь хийсэн. Ингээд шөнө 3 цаг 30 минутын үед гэрээсээ хөдлөн ажлынхаа гүйцэтгэлээ хийж байгаа хот руу 240 км давхих замдаа Сюзаны биеийг хаа нэгтээ нуусан. Дараа нь энд тэнд хогийн савнуудаар эд мөрийн баримтуудаа хаяад зочид буудалдаа очсон. Энэ бүгдийг үндэслэн эхнэрийнхээ сураггүй алга болсонтой холбоотой гэж үзэн яг жилийн дараа Барри Morphew-г сэжигтнэр татан баривчилжээ. The case of a missing Colorado mom, Suzanne Morphew, went missing last Mother's Day. Now, almost a year later, her husband is under arrest for her murder. After Mr. Morphew was arrested this morning, he was taken into custody, and when asked questions, he said he wanted a lawyer, so all questioning ended. 53-year-old Barry Morphew is charged with first-degree murder, as well as with tampering with physical evidence and an attempt to influence a public servant.
Өнгөрсөн хугацаанд Сюзан олдоогүй тул түүнийг нас барсанд тооцсон Барриг 1-р зэрэглэлийн хүн амны хэрэгээр яллагаар шүүх хурлал нь эхэлсэн боловч шүүгч нотлох баримт хангалтгүй гэж үзэн Барриг буруутгаж яллаагүй юм. Түүний өмгөөллийн багийнхан түүнийг өмгөөлөхдөө хизээ хэрэгэлсэн нь тодорхойгүй унтуулгатай тарианы зүүнний хуванцар таг юугч баталж өгч чадахгүй. Тэр тагнаас нь Барригийн ДНХ олдоогүй. Ачлаар очиж байсан хотын зочид буудлын өрөөнөөс үнэртэж байсан холормын цэвэрлэгээний бодисны үнэр нь Барриг тэр өрөөнд буудлахаас ч өмнө үнэртэж байсан. Уг үнэр нь тухайн зочид буудлын бассейнаас тогтмол үнэртдэг. Барригийн өмгөөлөгчдийн хамгийн гол үлгэж аван өөрсдийгөө хамгаалахад ашигласан баримт бол Сюзаны машинаас түүний дугуй унахта байнга авч явдаг нүдний шил, усны сав, бас түүний төрөвч, жолооны үнэмлэх зэрэг олдсон бөгөөд маш хачирхалтай бас ээдрээтэй нэг зүйл нь эрэгтэй хүний ДНХ олдсон явдал юм. Энэ илэрсэн ДНХ Барригийнх ч биш, нууц амраг Жеффийнх ч биш байв. Мөрдөгчд дотоод мэдээлэл шүүхэд энэ ДНХ өмнө нь Темпи, Феникс, Чикаго гэсэн хотуудад гарсан хүчингийн хэргийн үеэр илэрсэн ДНХ байсан бөгөөд эзэн нь одоо болтол тогтоогдоогүй шийдэгдээгүй хэрэгүүдэд бүртгэлтэй байлаа. Үүнээс үүдэн шүүгч хэргийг буцааж Барриг буруутгаагүй юм. Энэ ДНХ ямар учраас Сюзаны машинаас олдох болов? Арай Сюзан цуврал хүчирхийлэгчийн ээлжид золиос болчоогүй байгаа. Одоогоор энэ асуултанд хэн ч хариулж чадахгүй. Мөрдөгчд FBI ч хариулж чадахгүй байгаа юм. 2021 оны 9-р сарын 20-нд 1 сар хоригдсон байсан Барри шүүх хурлын дараа хөлийн шагаанда байршил тогтоогч багаж зүүгээд хагас сая долларын барьцаа тавиад суллагдан охидынхаа хамт гэртээ харьлаа. Тэдний хоёр охин аавынхаа талд бат зогсож аавыгаа буруугүй гэдэгт итгэлтэй байгаагаа байнга хэлж мэдэгдэж байсан юм. Үүнээс яг 2 жилийн дараа 2023 оны 9-р сард Колорадо мужийн Сагуэче тойргийн алслагдсан уулын бүсээс Сюзаны биеийн үлдэгдлийг олсон юм. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр түүний үхлийг хүн амны хэрэг гэж дүгнжээ. Бараг жил гарan үргэлжилсэн нарийн шинжилгээний хариу гарснаар мөрдөгчд уг хэргийг эргэн сэргээж Барри руу ахин анхаарал хандуулцгаав. Учир нь талигачийн биеийн үлдэгдлээс амьтдыг унтуулах зорилгоор ашигладаг тарианы эмийн холц илэрсэн. Энэ холц нь бутерфенол, азапирон, мететамидин гэсэн 3 бодисоос бүрддэг бөгөөд ихэвчлэн зэрлэг амьтдыг хөдлөх чадваргүй болгоход хэрэгэлдэг. Мөн түүний шарилыг анх болсон газраас нь хэд хэдэн удаа зөөж өөр газар байршлыг нь сольж булсан байх магадлал өндөр гэсэн дүгнэлтүүд гарчээ. Барри өмнө нь бугын сангийн аж ахуйд ажилладаг байсан. Унтуулгатай тариаг тэнд ажиллаж байхдаа ашигладаг байсан. Олж авах бүрэн боломжтой хүн юм. 2025 оны 6 дугаар сард шинэ нотлох баримтуудыг нэмж бүрдүүлээд Барри Морфьюг дахин буюу 2 дахь удаага эхнэр Сьюзаны үхэлд буруутгаж 1-р зэргийн хүн амны хэрэг үйлдсэн хэрэгээр яллуулахаар шүүхэд шилжүүлсэн боловч шүүх 3 сая долларын барьцаа аван Барри Морфьюг гэрийн хорионд байлгахыг зөвшөөрсөн байна. Тэрээр яг одоо гэрийн хорионд хөлөндөө GPS байршил тогтоогч гавтай шүүх хурлаа хүлээж байгаа бөгөөд одоогоор шүүх хурлын тов гараагүй байна. Энэ хэргийг шийдэгдэж чадахгүй яваад байгаагийн гол занглаа нь талигачийн машинаас олдсон 3 хүчингийн хэрэг үйлдээд баригдахгүй байгаа гэмт хэрэгтний ДНХ олдсон нь хэргийг улам бодлоонтуулаад байх шиг. Бусдаар бол талигачийг нөхөр нь хороосон байх боломжтойг баталсан олон баримтуудыг мөрдөгчд цуглуулчаад байгаа. Надад нэг зүйл анзаарчихсан нь ер нь бол нормал Америк гэр бүл амралтын өдрүүдээр тохиодог ээжүүдийн баяр, бусад гэр бүлийн баяруудаа гэртээ гэр бүлтэйгээ өнгөрөөдөг байтал ялангуяа ээжүүдийн баяраар Сюзаны хажууд охтууд нь ч байхгүй, нөхөр нь ч ажилдаагээд яваад энэ гэр бүл ерөнхийдөө нэг тийм
хүйтэн хөндөй болцгооцсон байсан юм уу да гэж санагдаж байлаа. За ийм нэгэн эдрээтэй учир битүүлэг хэргийг та бүхэндээ танилцууллаа. Сонирхолтой байсан гэдэгт итгэж байна. Та яг одоо subscribe, like товчуудыг дарж манай сувгийг дэмжээрэй. Баярлалаа. Коммент хэсэгт өөрийн сэтгэгдлийг бусадтайгаа заавал хуваалцаарай. Barry Morphew буруутай юу? Тэр эхнэрээ хөнөөсөн үү? Та коммент үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.